За эрхэм сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтхан мэдчилье. Та бүхэндээ номын хавчурга нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүргэх гээд бэлэн болсон байна. За өнөөдөр нэвтрүүлэгт маань Бадарчин Одхүү хэмээх докторант багш маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр бид хоёр бол Одхүү багшийнхаа одоо бас эртний хотууд болон уул номын агуулгыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол уул номын агуулгаас ямар одоо уулнуудыг онцлон хүргэх вүлээ агуулгыг. Өнөөдөр Богдхан хайрх уул төрийн тахлахад дархан цацд уулын талаар яриад Бурхан халдуу уулын хоёрын талаар илүү дэлгэрүүлж авч үзэх болно. За тэгэхээр агуулга руу орох уу тий? Тий. Ааха. За Богдхан хайрх уул нь бол газар зүйн нөхцөл газрын гадаргын хувьд Богдхан хайрх уул зүүнээс баруун тийш чигсэн их нуруу болон түүний салбар уусаас бүрдэнэ. Богдхан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 м өндөрт өргөгдсөн бөгөөд цэцэг гүн гэдэг. 2256 м-д өндөр орших түшээ гүн хэмээх оргилууттай. Ер нь Богдхан ууланд 2000 м-с дээш өргөгдсөн эртний тэгшэрлийн гадарга гол нь. Тэгшэрлийн гадаргын үнэлэхүүн өндөр нь 1800, 2000, 2200 м-ийн өндөр түвшинд 3 үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан цэцэг гүн, түшээ гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нураг үүссэн газар олонтой. Газрын хэмжээ нь чулуун үүссний галын үед 350-аас 205 сая жилийн тэртээ хоримтлогдсон тунмал чулуулаг Мезозон эртний Триасын галын сүүлч Юрийн галын ихэн буюу 130 сая жилийн өмнө үүсч бүрлдсэн боржин чулуу мөн уулын бэл хормой гууж жалга орчимд сэвсгэр хурц тархаж бол байдаг. Тогтцоо үед Богдхан уул хангаа хинтээ Атрат бүсийн хинтийн хэсгийн баруун өмнөд талд оршдог. Богдхан уул нь хинтийн нурууны айс авд багтах боловч гол нуруунуудаас салан горших бөгөөд өндрийн болоод уулахыг хотгор өдрийн нөлөөгөөр тэнд ой тайгын ландшафт голлох байр эзэлж Монгол орны ойн тархалтын хамгийн өндөр өмнөд зах нь болдог. Жохомдоо Монгол орны хойд хуурай хэрийн бүсийн зааг дээр орших босоо бүсчил бүхий уулсын тогтцтой. Богдхан ууланд бол уулын таг, уулын ой, уулын хэр, уулын хуурай хэр зэрэг бүслүүрлэх хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хэр бүсийн бус татмын нуг тус тархсан байна. Энэ ууланд мөслөгийн буюу мөсөн галын үе мөр ховор зөвхөн хамгийн өндөрлөх хэсэгтээ баг зэрэг бол мөсдөж бол байсан байна. Богдхан уул нь хинтээр нуурны өмнөд хэсэг ой хэр болон хээрийн бүсийн заг шинсэн ой өмнөд хэл бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчин бүрдүүлээд нөлөө үзүүлдэг байна. Богдхан уул нь туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горих их ав мурсаж зарим нь туул голд зарим нь уулын биелийн хонхор хотгод хөрч хурдас хөрсөнд шингэдэг ба. Богдхан уулын дэмжлэгээний шин чанартай хэд хэдэн алшаан байдаг. Уулаас их авсан голоос 36.2 км урт төргийн гол, 33.3 км урт баруун зүүн 100 модын гол, 32.6 км хүрхшээ голуудыг нэрлэж болно. Мөн хэд хэдэн эмчилгээний ач холбогдолтой алшаан болог нь бол байгаа. 54 зүйлийн хөхтөн амтан байдгаас 1666 орчим зүйлийн шавж 194 зүйл шувуу бүтгэгдсэн бол байгаа. Урмал зүүн хувьд бол хинтийн уулархыг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинс, гацуурн ойн зохилдог ба 588 зүйл урмал бол ургадаг. Богдхан уулын ам хөндий хажуу хормоогоор бичигт зурагт хад зохионууд хэрэгсүр хөршөө буш зэрэг түүхийн дурсгал зүйл бол олонтой байна. Цэцэг үний орой дээр сайд юмтанд оржид зориулсан сүмийн тойр байдаг. Их баг тэнгэрийн амны хооронд орших хатан зохион дээр согоо, гуа марл, бортог, малгай, ээдэн гутал, нүмгэн дэлтэй бүсгүй хүний төрс, бугын хадны зураг зэргийг хамт уйгуржин бичгээр мөх тэнгэрийн хүчин суу зайлын ивэлд гэсэн бичгийг дурсгалууд дурдлага байна. 1294 онд гаргасан Монголын их юан улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богдхан уул, Отгон тэнгэр, хан хинти, алтай нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаастай болгосон байна. 12-аас 13 дугаар зууны үед Ван хаан тойрол дархлан дахиж хан уул хэмээн нэрссэн домог бол ийм ажгүй. 1778 онд Монголын сэхэтнүүдийн нэг сайд Эмдэн дөржийн санаачлахаар Богдхан уулыг дархан цаастай болгосон байна. Үүгээрээ дэлхийн хамгийн анхны дархан
дархан цаацд бол болсон байна. А 1957 74 онд 41651 га талбайг дахин багтхан тархалсан байна. 1995 оны 5 сарын 16-нд Монгол улсын ерөнхийлөгч очирот 110 тоод зарилгаар дахин буюу 4 дахь удаага дархан цаацд байдлыг баталгаажуулж төрийн тахлаад уул болгосон бөгөөд 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 онуудад тахилгыг бол үлдсэн байна. 4 жилийн зайтай Тий. тахилга үлдэж байна тий. Тэгэхээр ингээд дархалцсан одоо үнэхээр бид бүгдээ Улаанбаатар хотоос хамгийн ойрхон одоо харж болох, очиж болох ийм уул маань одоо Богдхан уул маань байна шүү дээ тий. За энэ уулын тухай олон сайхан одоо уран бүтээлүүд түүх хууч яриануд хүртэл одоо ингээд байж идэг. За дархан цаацтай болно гэдэг чинь бол улс бол үндсэндээ тухайн уулыг бол одоо ингээд дархлаад хамгаалаад ингээ аваа үлдчихэж байна гэсэн ийм санаа энэ дээр явж байгаа юм тий. Нөгөө талдаа одоо нөгөө нэг ийм эдийн засаг ч юм уу тий. Төвийн бүстэйгээ их ойрхон учраас одоо их харамсалтай бас жишээнүүд бас их олон байх юм. Та энэ тал дээр юу гэж боддог вэ? Тийм мэдээж бас сэтгэл хөдлөлтэй л да. Монгол улс дэлхийд хамгийн анх уулыг одоо дархлагдсан уулынхаа тэр газрыг одоо ингээд ховчлаад аж ахуйн нэгж болон хой хүмүүст ингээд захаас нь ингээд яваад байгаа юм. Орос сууц өрөөд байгаа жоохон харамсмал. Тэг яг манай Улаанбаатар хотын орсон суугчид маань их хүчлээ цэцэгүн руу гарч ийн. Тэгээд энэ яг хойтлаасаа бол энэ Богдхан уулын баруун болон зүүн ширээт гэх мэт газар руу Улаанбаатар иргэд маань болоод амралтын өдрөөр бол халахдаг байна. Цэцэгүн энэ төр бол гоё шүү тий. Тий цэцэгүн л бол яг жоохон холдоод хол учраас яг ойрхон орнд баруун зүүн ширээт рүү явж байгаа. Тэгж байгаа. Яг цэцэгүн бидний хувьд бол хөвчлэн цэцэгүн л явж байгаа юм л да. Түн аймаг юм. Түн аймагаас одоо Мачри талаас л гарч ийн гэсэн үг тий. Хэдэн цаг авиралт хийж дэшээ гардаг үлээ ер нь. Уу яг тод би юу бол одоо цэцэгүн л бол нэг 20-30 мөлгөө гарчиж. Хөө тийм үү. Нөгөө мэрэгжлийн одоо бид нар ч мэрэгжлийн болсон гаш та 20 би ч одоо 24 25 жилийг уулын спортоор хичээлж байна. Тэгэхээр миний хувьд бол одоо мэрэгжлийн болцсон байгаа. Тэгэхээр яг бид нар яг зөв сонирхчод бол 2-3 цаг л алхах тийм шүү дээ. Тий 2-3 цаг алхах. Та одоо ерөөс замд амардаг юм уу? Тийш ингээд. Өөдөө гүгэл гарч байна. Ер нь тэгээд уул руу гүгээд ахаар хүний эрүүл мэнд. Би бол их ном их уншиж судалгааны ажил хийдэг л да. Тэгээд тэр учраас эрүүл мэндэ бодож тэгээд хараа их муутах гэдэг. Тэгэхээр холын алсыг харж хараагаа их тасгал хийдэг л да. Ер нь одоо энэ залуучуудад оюутнуудтай би байн хэлдэг. Хөө ер нь 20-30 минут компьютер харчаад тэгээд 20-30 минутын завсартаагаар одоо цонхороо алсыг харах хэрэгтэй. Алсын бараа ширтээ. Тэгж тасгал хийхгүй бол хүний хараа их мууддаг. Тэгээ болж игэл одоо энэ манай залуучууд маань сүүлүүдийг фитнесээр хичээлж байгаа. За зөв фитнесээр хичээлдэг те. Фитнесээр хичээлдэг байгальд алхах хоёр өөр байхгүй. Тэгдэг баг те. Тэг болж игэл байгальдаа илүү алхаж илүү спортоор хичээл арай гоё. Цэцэг хэмжээлэмж байдаг шүү гэж. Тийх жоохон сайхан гоё газар л да. Тэгдэг. Сайхан тэгээд. За тэгээд Богдхан уулын тахилгын ёсон гэж байгаа. За Богдхан уулыг бол одоо албан ёсоор тархаснаас эхлэн жилд 2 удаа дахиж тахилгын баяр ёслол нь 2 өдөр үржилдэг бөгөөд эхний өдөрт нь тахилгын ёслол, дараа өдөрт нь хаан уулаа тагсны баяр наадам хийдэг байна. Богдхан уулын оргил цэцэг хүнд 2 овоо байдаг бөгөөд зүүн талын овоог шашны, баруун талын овоог төрийн овоо гэж нэрлэдэг. Тус бүрд нь идэ будаа бүтэн өхрийн мах хэд хэдэн хоньны махаар шүүс бэлтгэн тавьдаг байсан бөгөөд тэтгэр шүүсийг тавих цар нь 10 хантай гэрийн тоонтой тэнцвүүц том бол байсан. Аймаг хошууд ард иргэдээс өргөл барьцсан тэрсэн цагаан эдэ айраг тараг зэргийг сарын өмнөөс чулуутын яманд цуглуулж тахилгын өдөр тэмээнд ачин цэцэг гүнээр авчдаг байсан. Богдхан уулыг дахих өдөр өглөө эрт нар гарахаас өмнө төрийн хаад ноёд тэргүүтэн төр ухаарын амиг өргсөн мороор очиж их хөрнөөс цогцон унзад гисгүүтээ тэргүүтээ 50 гаруй лам өвөр талаас нь манчрын хийдий 40 орчим лам хуурга ирж тахилгын ном уншдаг байсан. Эхлээд хааны зарлиг уншиж шар торгон дээр бичсэн хөрмөслөл хуй торго зэргийг сангийн байбарт хийж шатаадаг ба. Дараа нь хэрэгм зэргийнхаа дагуу хадаг яндар барьж овоог нар зөв тойрон мөргөл үлдэж эдийнийхээ дээжийг барьж хүндэслэл үзүүлнэ.
Богдхан уулыг дархалж 2 оргилд гүн цол шагнаж 50 лангийн цалин пүнлүү олгож байсан бөгөөд дахлын үеэр уулын орой хонголд хадганд орон хийдэг байсан баг. Иргэн тойронд нь том байбар болон 13 жижиг байбар тойруулан тавьж хэмжээний арц хүч уугуулга сан тавьдаг байсан бөгөөд арц хүчний үнэр бүрээ бишхүүрийн дуу Богдхан уулаар таран цоригддаг байсан баг. Дахлах тайлга дуусны дараа дахлахын эдээ будараас 30 аймаг 10 тацанд хүртээдэг байсан бөгөөд Богдхан уулын савдыг хүчрэх хаан гарч чуу буугансан цагаан өвгөн хэмээн дээдлж их хүрээний цам харих үеэр муу хорлол бүхнийг дарагч хэмээн хаан гарч чууг ариун цагаан амирлангыг аврагч цагаан өвгөн хоёрыг оруулж тоглолдог байсан баг. Хожин Богдхан уулын дахлахад зориулж оройд 8 талтай алтан ганжиртай сүм бариулж байнгын 2 лам сууж зул хөж өргөдөг байсан. Хийгээд Богдхан уулын цагдаа нар 7 хоногоор ээлжлэн иргэн тойрч зул тос хүнс залгуулдаг байсан баг. Тэгээд Богдхан уулын хойдолд орших энэ Хямар яваа гэж юм л да. Мачур хотгтын тагтаа байсан ламтны хэмээн нэрлэгддэг байсан тус овоо хийдийн хойд өндөрлөгт байдгийг бол сэргээж Богдхан уулыг тархасны 215 жилийн ойг ёслон тэмдэглэх үеэр Чандман овоотой хэмээн нэгэн зэрэг дахиж сэргэлсэн бол баг. 3 зандман уул буюу Чандман овоо нь Богдхан уулын арын салбар уусад 3 зандман уул байдаг. Үүний дунд шох зандман Чандман овоо уул их хүрээний шүтээний аймагаас эрхлэн жил бүр лам очиж тагтдаг байсан. Тус овоог Хямар яваа буюу Ирчүүд яваа гэж нэрлэдэг байна. Чандманы аманд зориуд босож бий болгосон юм шиг бяцхан толгой түүний дээр модор босгосон сэрвгэр овоо бол байгаа. Бэлгийн тоолын шөнийн нэгэнд энэ овоонд гарч Хямрын дарсаг хийсгэж ац хүчээ бол ариулна бол тагтаг жашилтай байна. За тэгэхээр ийм эртнээс одоо түүхтэй ийм улбаатай. За дээрэс нь одоо энэ Хямрын овооны тухай та бас баримтуудыг хөрвүүлээ шүү дээ. Манай одоо Улаанбаатар хотод амьдардаг ихэнх иргэд маань энэ Хямрын овоог бол сайн мэдэх байх. Ялангуяа одоо цагаан сарын шинэ нэгний өдрүүдэд за мөн одоо шинэ жилээр ч гэсэн бас 31-ндээ юу яачаад он тооллоо гаргачаад өглөө нь бас гардаг ийм хүмүүс байдаг бололтой юм бэлээ. Тэгэхээр бас түүхийн хувьд бол одоо бидний зорж очдог газар маань ийм одоо чухал ач холбогдолтой, ийм дурсгалтай, ийм түүхтэй ийм газар байх нэ гэдэг нь эндээс бол харагдж байна. За эрхэм үзэгчид та бүхэндээ номын хавчруу нэвтрүүлгийг шууд үргэлжлэн хүрч байна. За 7 хоног бүрийн даваал хав баасан гаригуудад 107 радио төлөвийн эфирээр за мөн орон нутгийн телевизийн эфирээр эрхэм үзэг сонсогч та бүхэндээ шууд хүрч байгаа. Би дүүхэн одоо докторонт Өөлдөвгийн Бадарчин Отхоо багштай хамтарч одоо уул номын агуулгыг та бүхэндээ хүргэж байна. За өмнөх удаа та бүхэндээ Монголын эртний хотууд гэсэн нэрийн дор за бүтээлүүдийг хүргэсэн. За энэ удаад бол уул номын агуулгуудаас ингэж хүргэж байна. За өнөөдөр бол Богдхан уул. За тэгээд Хямрын овооны тухай та бүхэндээ бас мэдээлэл гэдэг хүргэж байна. За ингээд одоо бол маргааш гэдэг ч юм уу те ихт түүхэн чухал өдрөө Монгол улсын хэмжээнд одоо бас зохион байгуулагдаж за төр түмэн ард нийтээрээ амрах ийм одоо дэг журам хөөцлөгдсөн юм дэг журмын хүрээнд явж байна да тийм ээ. Дэлхийн суут жанжин буюу Чингис хааны маань одоо бурхан халдун уул төрийн дахлагт үндэсний бархалт уулын талаар өнөөдөр илүү дэлгэрэнгүй бол ярих юм. Ер нь энэ бурхан халдун уул нь одоо Хинтээ аймагт байх Хинтийн нуруунд багтах уулсл та. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой. Монголчууд эрхэмжин шүтдэг уул нь бол одоо монголчууд тус хайрхныг хадуун хайрхан гэж нэрийддэг байсан бол сүүлд буддын шашны нөлөөгөөр бурхан гэдэг нэршил нэмэгдэж бурхан халдун гэсэн бөгөөд буддын шашны нөлөөллөөс өмнө монголчууд бурхан гэдэг үг хэллэгийг хэрэглэдэг байсантай холбоотой байна. Бурхан халдун уул нь бол Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын нутагт Хэрлэн голын эхний баруун гарт талын цутгад болох Богдын голын ихэнд далайн түвшинс дээш 2361.5 м өндөрт өргөгдсөн хайрхан баг. Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэл гүн шингэсэн газар нь бол бурхан халдун баг. 1818 оноос албан ёсоор дахлага үлддэг болсон бөгөөд бурхан халдун уул нь ар өрөөрөө битүү мотор хучигдсан. Зөвхөн орой хавьтай, сэрэг моттой, тайгын тачир ургамалтай бол уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх 3 овоо байдаг бөгөөд доод овоо нь уулын бэлд
дунд овоо нь уулын дунд хавцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайт. Энийг бол дээд овоо гэж. 1992 онд 12,000 км квадрат талбайг бол хаан хинтийн тусгай хамгаалтын бүс хэмээн тогтоож төрийн хамгаалтанд бол авсан байна. 1995 онд ерөнхийлөгчийн зайлгаар Бурхан халдун уулыг төрийн тахилгад уул болгосон бөгөөд түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо бас ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас Бурхан халдун уул түүнийг хүрээсэн тахилгад газар нутаг хэмээн нэрээр дэлхийн соёлын өвд бол бүртгэж авсан байна. За дэлхийн соёлын өв. За яалтчгүй одоо Монгол төмний одоо бахархал уссан юм сайхан хайрхан одоо уул байдаг. Тэгээд энэ уул руу ч одоо тэгээд бас зорж очиж байгаа хүмүүс их олон байдаг. Одоо байгалийнх нь одоо талаас нь экологи талаас нь харах юм бол үнэхээр одоо үзэсгэлэн төгөлдөр сайхан газар нутагдаа тийм ээ. Тий. Үнэхээр гайхалтай. Тэг. За ингээд талбай дунд баг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн твш шиг мэт тавцсан байдаг. 10 давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх баг овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мараар 2 цаг орчим бол зүтгүүжил хүрдэг. Дунд овоонд метр орчмын голчтой том хөрөл тоогоо байгаа. Уулын орой дах их овооноос доош явхад ингэр талын 100 дуу хавцал тунгалаг сайхан нуур бол бий байгаа. Шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгээс эрдэм шинжилгээний ажилтан Базар гүр нэгэн шин санаа дэвшүүлсэн бөгөөд тэрээр Тэмүүжин бүргийн эрэг гэдэг газар нутаг байрлаж байхад тайчууд дайлан ирж Тэмүүжин бүргийн эргээс 24 км-т орших мөнх жаргалан уулын зүг өдөртөө л цугтаас баг. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан халдун уул байх ёстой гэж үзэж байх. Түүхийн урт замын ихэнд хаан хинтийн уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байсан бөгөөд хинтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр бол байх. Үндэсний бархалд Бурхан халдун хайрхныг багтаасан хинтийн дархан цаацлах газарт онон хэрлэн туулголын ай савыг хамарсан газар нутгийн эзлэн оршдог бөгөөд төрөл бүрийн бурш хэрэгсүр хүн чулуу буган хөшөө сардин хийдийн тойр хагийн хар нуур өглөгчийн хэрэм гэх мэт түүх соёлын өв байгалийн үзэсгэлэнт газрууд давхар хамгаалтанд бол орсон баг. 1818 оноос албан ёсоор дахиж Бурхан халдун уулыг дархан цаацд байдлыг 92 онд бол улсын баг хурлын болон засгийн газрын тогтоолоор дахин баталгаажуулж хаан хинтийн дархан цаацд газрыг байгуулж 95 онд ерөнхийлөгч Очирбат, 2004 онд ерөнхийлөгч Багбанд, 2009 онд ерөнхийлөгч Эдбэг Доржнаар тус зарлиг гарган Бурхан халдун уулыг төрийн тахилгад уул хэмээн нэрлэж уулын тэнгэрийг таах төрийн ёслог 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 98, 2002, 2006, 2010, 2015 онд тахилга бол үлдсэн байна. Эзэн Чингисийн үеэс өнөөх хүртэл дахин шүтэж хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан халдун бөгөөд Монголын эртний сурвалж бичигт бол Монголын нууц товчонд өгөөсөөр их Чингис, их эзэн Чингис хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээссэн. Өндөр дээд Бурхан халдун чамаг өглөө бүр милааж бай, өдөр бүр дахиж бай, үрийн үрд үүр дахиж, үе удам үргэлж шүтих химээс бол одоо залгицсан байна. За тэгэхээр одоо бит хоёр бол өмнө нь яг энэ төрийн тахилгатай болон төрийн тахилгыг одоо хэрхэн үйлдвэдгийг яадгийг гэдэг талаар бол мэдээллийг өмнөх дугааруудад бол хүргэсэн байгаа тийм. Тэгэхээр төр төсний томоохон одоо залгамж шин чанарын хүрээнд тийм ээ энэ одоо тахилгыг бол үйлддэг. За дээрэс нь бол одоо ингээд Бурхан халдун уултай холбоотой маш одоо тодорхой том баримтууд бол одоо ингээд судалгаа шинжилгээний ажлууд эрдэмтэн одоо судлаачдын ажлууд дээр ингээд тодорхой ингэж харагддсан юм байна тийм ээ. Одоо жишээлбэл одоо нууц төвчөн дээр ихтэл Чингис хааны одоо Бурхан халдунтай холбоотой түүхэн баримтуудыг бас эндээс нь ингээд харж болохоор ийм материалууд одоо ингэж харагдаж байна. За дээрэс нь одоо энэ ч тахилга нь бол ойрын жилүүдэд бол бас болох нэ. Тий одоо 2015 гэдэг тий нэг коронагийн жилүүд гэдэг монголчуудад бас нэлээд олон ажлуудад бол төтгөл зүүсэн тий олон нийтийг оролцуулдаг ажлууд төтгөл зүүсэн ийм жил болсон. За өмнөх жил одоо энэ жил бол нэлээд баяр наадам бол нэлээд нийжгэр өндөр түвшинд бол зохион байгуулагдлаа шүү дээ. Аймагуудын бас хэд хэдийн аймагуудын ууган аймагуудын түүхэн 100 жилийн
энэ жилд авцсан. За тэгэхээр одоо энэ бол бас ойрын жилүүдэд бас тахилга нь бол яалтчгүй бас товлогдох хугацаа нэлээд өгчээ гэж ингэж харагдаж байна тийм. Хамгийн сүүлд 2015 онд тахилга үлдсэн байх шиг байсан тийм ээ. Ер нь судалгааны материалыг ингээд уншиж судалж байхад одоо монголчууд Тэрдс маань манай эзэн Чингис хаан маань тэнгэр тахилгатай байлсан. Тэнгэр болон тэнгэр шүтлэгтэй уул тахилгатай. Ер нь тэнгэр уулаад шүтдэг гэсэн. Бурхан халдуунд мөнгө залбир. Үзлийн хөвч гэсэн айхтар юм л да тий. Тэнгэр үзэл гэдэг чинь одоо юм хязгааргүй тий. Хязгааргүй тэгэл одоо юм агуу зүйлийг л одоо бэлэгдэж байна л дээ. Тэгэл одоо энэ бурхан халдуунд манай Чингис хаан маань залбирч мөргөж жоод одоо энэ исламын шашин буюу тий. Одоо энэ ойрох донт руу товтлсон шүү дээ. Одоо түүх нэг шүү дээ. Одоо энэс ч одоо Багдад хүртэл одоо морьт явсан гэл та боддоо. Тий. Монгол одоо морьоор хамгаалсан. Тэр бахархлаар бол одоо бид бол үндэ. Би энэ саяхан нэг 3-4 жилийн өмнө манай докторингийнхаа жил болгон ийшээ аялдаг л да. Гэхдээ бид энэ бурхан халдаа энэ хар зүрхний хөхнөөр аврах хотоор аялж ирсэн. Тэгэхэд бид машинтай явхад хядраад очиж байгаа. Тэгэхээр тэр морьтой тэр түүхэн ингээд сурулж их харахаар хэдэн мянган километр ингээд морьтой явж ирэх хэрэг. Эндээс Багдад хүртэл явж ирэх гайхалтай тий. Машинтай явхад ядарч байгаа болж одоо тэгээд морьтой явахаар. Тэгэхээр энэ яг юм морьтой аялдаг ч юм уу морьтой ингэж явдаг энэ юу бол Монгол хүний одоо генд бол байна гэж харагдаж байгаа байхгүй. Тухайлбал одоо сүүлд тэр чинь 1900 хэдэн онд юм да. Тэгээ сүүлд гихтэл одоо бүр энэ эх орны зүүн хязгаараас баруун тал хүртэл бас морьтой аялсан юм тэмдэглэл энтрийг харахаар бас айхтар одоо энэ хүний бие организмд бол ингэж нэвт шингэсэн байд юм байна. Тэр тэсвэр төвчээр гэдэг нь бас ингэж анзаардаг тий. Тухайн үедээ бол эн чинь бол замбраагүй том ганц хүний аялал биш шүү дээ тийм бүхэл бүтэн ийм зэр зэвсэг одоо юу байдгийг тий. Нэг зэрэгтэл одоо тухайн хүний нэг цэргийн биедл авч явах одоо хэрэгсэл гэхэд тийм ээ ямар хөө хэмжээний юмнууд байх юм одоо тэр бамбаа илт гээл гих битэр ингээл явна үстэй тий. Гайхалтай. Тэгэхээр одоо ингээл түүхэн газараар аялах одоо ч тэр хар зөрх нөхнөрөн дээр манай найз 10 жилийн найзтай хоёр бүр зориуд шөнө очиж байгаа байхгүй. 3 цаг үед 2-3 цаг үед хоёлаа очиод тэгээд тэр хар зөрх гэж уул байдаг л да. Яг тэр нуурынхаа хажууд нь хойдолд нийтг. Тэгээд тэр уул нар хоёлаа 3 цагт гараад өглөө нар мантахыг хоёул хүлээж байгаа байхгүй. Их гоё. Тэгээд яг тэр нар мантахыг харсан. Үнэхээр л одоо огших одоо тийм мэдэрч төрдөг юм байлаа. Тэгээ яг ингээд нар тусаал хар зүрхний өрн дээр ингээд нар тусаал ингээд мантахаар одоо тэгэл одоо тэ түүхээрээ бахархах юм да. Одоо тэгэл та бодолд одоо ингээд би доктор боддог байхгүй одоо энэ сонгон ярих уул гэж одоо манай баруун талд байгаа тийм. Сонгон ярих уул одоо тойрол бангийн тойр байдаг. Тэр тойрон дээр Чингис хааны хамгийн хайртай хатан хулан хатан тухайн үед тэнд байсан баг. Одоо туулын хар шуу гэж. Тэр үед одоо манай туулгалч юм битүү шууд байсан байл л да. Одоо бол одоо байхгүй бас тий. Тэгэхэд тэнд одоо ингээд Чингис хаан магадгүй бурхан халдуунаас туулгал хүртэл 200 км бол одоо нэг цаг гаруй дахиад очдөг лээсэн байл үү тий. Тэгэл бодоход ингээд ойрхон шүү дээ. Одоо бурхан халдуун бол одоо Улаанбаатар хотоос бол энэ хойшоогоо бол бид бол яг хуу замаар ингээд тойрч байгаа байхгүй юу? Тий. Одоо мөнгөн морьтороо бид бол орчиж байгаа шүү дээ. Тойроод ингээд Төв аймгаараа яваад ингээд тойрч очиж байгаа. Тухайн үед бол зам харгуу гэж байгаагүй учраас Чингис хаан маань морьтойгоо нэг цаг л тавьдаг лээс мэлүүд одоо эндээс бурхан халдуу бол маань одоо Улаанбаатар хотоос бол одоо шулуунаар 186 км л байгаа юм л да. 186. Тий. Яг ингээд алсаар бид ингээд явахаар одоо 279 км байгаа. Төв аймгийн мөнгөн морьт цумаас одоо шулуунаар 75 86 км ингээд засмалаар бол 86 км. Уг уулын төрийн тахилгыг Монгол улс ерөнхийлөгч бол одоо зарлагаар одоо ингээд 4 жилд 95 оноос ингээд дахиж ирсэн байна. Тийм байна. Дурдсан тий. Тэгээ бүхэл бүтэн уулын өрөөг одоо ингээд засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт бол оруулна гэдэг бол одоо олон мянган хүний хүчээр удаан хугацааны туршид бол хийсэн болсон байна. Одоо тэр дээд овог. Тийм байна. Одоо тэр дээд овог бол их гайхалтай. Тий одоо тэр дээд овог бол одоо манай сүүлийн эрдэмтэд манай судлаад одоо сансар судлаар химэл давлаа судалж үзээд Чингис хааны маань бош
Бунхан энд байна гэд одоо тогтоочихсан байгаа л да. Энэ ч утгаараа айгүй асуудал хамгийн том маргаантай том сэдв те. Гэхдээ ер нь ингээ бодоход сансар судлаас хэмэл дагуулаас ороод тэнд бол 3 хүний одоо ийм зүйл байт юм байна гэдэг. Ер нь бол хэрэгсээр байна гэд тогтооцсон. Гэхдээ яг би тэнтэй санаа нийлж байгаа. Хаалтнууд бол эзэн Чингис хаанаа бол оршуулсан байна. Тийм учраас тэр бурхан хаалтны орой дээр бол одоо хүн болон гараад их цохимжгүй юм л та. Яг үнэ тий. Тэгээд тэнийгс эзэн хааныхаа одоо шалинтай гიშгэж байна л гэсэн үг. Одоо тэгтээ тэр юм тийм юу байна уу? Одоо жишээлбэл хүн болгоныг тийшээ зордгоо ч юм уу иймэрхүү одоо тийм янз бүрийн зохицуулт байна уу? Эсвэл зүгээр хамаагүй байна уу? Одоо ч тэгэл хүн болгол очиж байна л та. Тэгээд тийм байна. Ихсийн газар гэдэг одоо бид та бид хоёр энэний өмнө Бэндэрийн уул гэдэг Бэндэр уулын талаар ярьсан шүү дээ тий. Тэр ихс чинь одоо энэ бурхан хаалтуун дээр бас байгаа юм л та. За. Тий. Ер нь олон газар байгаа байхгүй юу? Ихсийн газар гэж одоо яг цааш самлам дэлгэрэнгүй л авчихсан. Бас энэ бурхан хаалтуун бол бас нэг тэр тоонд бол ордог. Хүн болгож очиод байдгүй хайрхан. Одоо л яг одоо тэгэл хүн болгоод очдог болж эрэм гэлтгүүл харддаг болж. Энэний ард бас нэг юмнууд байгаа шүү дээ. Ажил гэж байх хэрэгтэй л да. За. Тэгээд тэрж утгаараа энэ үйлийг бол одоо хинт зориулж хийх гэсэн нь бол одоо тодорхой юм л да. Энэ бол одоо дээд овн бол одоо Чингис хааны онгон гэж эрдэмтэд бол эрдэмтэнд даваа гэж хүн үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалсны үндсэн дээр Хинтээ аймгийн бурхан хаалтуун уулыг их овоо буюу одоо эзэн Чингис хааны онгоныг мөнхөсөн хэмээн үзэж байгаа. Энэ үзлийг зөвхөн эрдэмтэнд даваа төдийгүй тус нийгэмлэгийн гишүүд тухайлбал түүхийн ухааны доктор профессор Бор, археологийн ухааны доктор профессор Батсайхан, геологи физикийн мэргэжилтэн геологч Ядманаар ахлан судалгаа хийж үнэн болохыг бол баталсан байна. Тэдний үзэж байгаагаар эзэн богд Чингис хааныг бурхан хаалтуун уулыг өрхөнд далайн түвшнээс дээш 2300 метрт өндөрт мөнхөссөн байна. Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухайн Чингис хааныг хаана хэрхэн оршуулсны тухай асуудал олон зууныг л дамжин зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн олон улс орны анхаарлын төвд бол байгт ямагт оршсоор байсан бөгөөд уг асуудал түүх ухсаатны зүүн төдийгүй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдв болсон баг. Монголын нууц товчоо судрын чуулган зэрэгээс Монголын их сурвалжаас эхлээд хожуугийн бүх монгол сурвалжууд их хааныг бурхан хаалтуун хэмээх ууланд донгосон тухай нэгэн дугаар хүлэмжшөөрч тухайн уул хаана байж болох талаар гадаад дотоодын судлаачид янз бүрээр төсөөлөн санал бодол дэвшүүлж ирсэн байна. Дээрх судлаачдын таамаглал төсөөлөл нь бурхан хаалтуун уул нь хаана оршиж буг тогтооход дэм басныг тэмдэглэх хэрэгтэй боловч манай үндэсний судлаачдын хувь нэмэр асар их бөгөөд ялангуяа академич Пирлээ агснэгт бол дурдж болох бөгөөд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхүүнтэй тулгуурлан бурхан хаалтуун уул нь одоогийн хинтийн нуруу болохыг түүхэн газар усны нэр археологийн дурсгал ам ба түүхэн домог сурвалжийн мэдээсэлтэд түшиглэн ямар ч хэрэгэлзээгээр тогтоосон бөгөөд үүний дараагаар доктор С Бадам хатан уг судалгааг үргэлжлүүлэн явуулсан бөгөөд шинээр 1000 гаруй түүхэн газар зүүн нэр ам мэдэр домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад их хориг буюу бурхан хаалтуун уул нь энэ сав нутагт бол байна гэдгийг бидний таамаглал улам итгэл үнэмшилтэй болгож байна гэж үгүйсэн байна. Гэвч их хааны бурш газар зүүн ямар орчин нөхцөл байж болох талаар түүний төсөл учир дутагдaltaй байсан бөгөөд тухайлбал их хинтийн сардгуудаас буусан ард амуудыг чэжэнд буюу нар урах зүгт харсан ингэрүүдэд хинтийн хааныг нэрлсэн маягаар оршуулсан байж болох мэт гэж одоо нас нөхцөлийг оршуулсныг монголчууд уламжлалт зан үйлээр ойлгон төсөөлсөн байна. Геологч Ядмагийн ажилтар дунд овооноос их овоо хүртэлх ингэрийг 9 үе болгон шаталцсан дэвсэг болгон заснаас гадна их овоог босгоход нуурын зүүн ингэрийн асыг ашиглан байгуулсан болтой гэж бол тэмдэглэсэн байна. Түүнчлэн бурхан хаалтуун уулыг зүүн ба баруун зүүн урд талын хавтгай тэгш дэвсгүүд бас хүний гараар бүтээсэн нэгэн цогц байдлыг үүсгэсэн гэж үтсэн эрдэмтдийн ажигласнаар зүүн урд талын нэгэн дэвсгэр дээр ямар нэг чулуун байгуулж байгаа нь холоос тодол харагдсан байна. Геофизикийн судалгааны үр дүнгээс үзвэл их овоо нь өргөрийн дагуу байралтай тойргын урт нь 900 м, 80-аас 120 м өргөн, 60 м өндөр зөв гонцгой дугуй хэлбэрийн байгууламж бол байх. Овооны зүүн хэсгийг 3 цэгт баруун захад 1 цэгт яс металл
байгаа дохио өгсөн бөгөөд ялангуяа зүүн хэсэгт нь соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илэрхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт одоогийн өнгөн хөрснөөс доор 9 метрийн гүнд ойролцоогоор 10 м урт, 4 м өргөн, 2 м өндөр байгууламжууд байгуулагдах тусам байна. Хавтгай чулуугаар тагалсан байж болохоор байгаа бөгөөд геофизикийн судалгааг одоо үед геологийн хайгуул судалгааг өргөн хэрэглэж байгаа Канада улсын GM RST маркийн багаж түнчлэн зөв толгойт улсын радиометрүүдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг бол тогтоосон байна. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол үр дүн нь их ховоо хизээний цагт хүний гараар бүтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд хэдийгээр судлаачид Рашид Аддини судрын чуулганы бурхан халдун уул хаана оршиж буг тухай мэдэн шүүмжлэлтэй ханддаг боловч тэрээр үнэн хэрэгтээ их хаадаг онгоос их хориг буюу бурхан халдун уулыг 3 голын ихэнд их уул хэмээн тодорхойлж өгсөн байна. Бурхан халдун уул нь бол далайн түвшнээс 2360 м-тэй өндөрөгдсөн байна. Идүгэ хүртэл их овоог зүгээр нэг дахлах тайлхтай овоо метр төсөөл ойлгож байсан бөгөөд нэг талаас 1999-92 оны хооронд зохион явуулсан Монгол Японы хамтарсан 3 гол төсөлд оролцсон мэргэжлийн судлаачид хүртэл борш гэж үзээгүй бөгөөд тийм өндөр уулын оройд үндсэн чулуугийн хэсэгт ойрхон газарт борш байх боломжгүй гэж бол Японы эрдэмтнүүд үзээд байгаа. Хэрвээ эдгээр эрдэмтдийн тогтоосон судалгаа шинжилгээгээр батлагдвал Монголд төдийгүй дэлхийд дааслагдах их хүний судалгаа шинжилгээний ажил асар их хувь нэмэр болох юм. Ямар ч тач эзэн богд Чингис хааны маань онгон Хинтээ аймгийн нутагт бурхан халдун буюу их ховоо бол байгаа гэдэгт бол одоо Монголын эрдэмтдүүд одоо сал нэгтэйгээр бол дуу нэгтэй бол баталчлаа. Нөөц биш гэсэн үг үү те? Ер нь бол байна. Тэнд бол одоо тэр овоо нь бол одоо тэр овоо чинь доошоогоо 6 метрийн гүнд тийм хавтгай чулуугаар дарсан байгууламж байдгийг батлагдсан байна шүү. Тэгж जैन тий. Тэгэхээр одоо энэ бол ялч одоо болчлоо гэсэн үг тий. Гэхдээ яг нөгөө их бас хэцүү л дээ. Манай одоо нууцд очиад эрдэмтдийн ингээд судалгаад үзэхэд бурхан халдун гэдэг уул бол олон байгаа л дээ. Нэртэй. Тий, нэртэй одоо хайртай олон байна. За одоо миний ном бол одоо цаашдаа ингээд дэлгэрэнгүй ад үзэхээр бүр илүү ингээд илүү тодорхой болно тийм ээ байна ингээд болоод. Тэгтээ яг Монгол эрдэм бас би бас энэ эрдэмтдийн тоонд бас ороод явдгийн хувьд бас ингээд дуунагтай явдаг. Бурхан халдун бол эзэн Чингис хааны маань онгон байна гэдэгт бол би бол бас итгэдэг. Ер нь итгэдэг. Тэгтээ яг үнэндээ дэлхийн бусад улс орнууд ч гэсэн асар их анхаарал тавьдаг шүү дээ. Одоо хэдхэн жилийн өмнө шүү дээ бас ингээд Чингис хааны онгоныг олчлоо гэж мэдээлэл ингээд сайтууд дээр тавьд бас ингээд хүн болгоос ихт хийж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ бол ингээд судалгаа шинжилгээний хүрээнд бол тодорхой хэмжээнд батлагдаад ойртчил байгаа юм байна гэдэг ийм зүйл бас байна л да тийм ээ. Яг хоо эрдэмтэд бас нэг өөр нэг чиглэлийг барьсан эрдэмтэд байдгийг. Ганц монголч ш гадаад эрдэмтэд. Тэрний үхээр одоо онон гол шүү дээ. За тэгдэг. Онон голыг магадгүй голдрлийг өөрчилж байгаад Чингис хааныхаа боршиг хийж оршуулчаад зан үйл хийчихэд буцаагаад голоо урсгацсан байж гэдэг бас нэг тийм тамглал явуулт. Бас амар нарийн судалж тий. Голыг ингээд голдрлийг ингээд хэсэг хугацаанд өөрчилж байгаад тэгээд тэнд Чингис хааныхаа одоо онгоныг оршуулах зан үйл хийчихэд буцаагаад голоо урсгасан гэдэг тамгал бол яг эрдэмтэд дэвшүүлж лээ. Тийм баг тий. Бас л их сонин. Яг тэр нөгөө монголчууд ч нөгөө Чингис хааныхаа тэгж дээдэлдэг л байсан. Тийм байна. Одоо энэ бол одоо ингээд тодорхой байна шүү дээ тий. Яг тиймэрхүү бас мэтгэлцээ маргаан явж ирсэн. Би хурд суугаад сонсч л байсан. Бас үүсэх аргагүй тий. Тий, одоо эн чинь бол их л ойрхон очиж шүү дээ. Бас л ингээд нотолсоор байгаа л эн чинь бас яг ийм байх магадлал өндөр байна гээл тий. Тэгэхээр ингээд би ингээд түүхийн холбогдлолтой ингээд ном ингээд судлаад үзэхээр нойр их хүрдэг юм л та. Ингээд судлаад яваад тахаар ер нь дэлхийд дээр эзэнт гүрний монголчууд нийт бий болгоцсон юм байна. За одоо эртний хотуудыг анх энэ хотын соёл гэдэг юм бол монголчууд анх бий болгосон юм байна. Тэр дархан төмөр гэдэг юм чинь монголчууд анх ахуй хүрээндээ ишглээ сүүлдээ магадгүй тэр шинжлэх ухааны олд амжилт болоод ган хайлуулад явж исэн юм байна гэдэг бүх энэ ололт шинжлэх ухааны олд амжилтууд батлагдаад байна.
Тэгэхээр энэ цаг үед амьдарч байгаа энэ монголчууд за одоо чинь бурхан халдун уулыг ярихад манай энэ монголчууд маань шиний 15-нд багтааж бурхан халдун дээр очдөг л доо. Тэгээ бас энэ эзэн Чингис хааныхаа төрсөн өдрөөр бас очиж байгаа. Одоо ч гэсэн манай найзууд замдаа гарцсан явж байгаа. За магаш нөгөө төрсөн өдөр нь учраас шиний нэгэн өвлийн сарын шиний нэгний өдөр Чингис хаан төрсөн гэдэг одоо манай найзууд замдаа гарч одоо бурхан халдун бол явж байгаа. Тэгээд оройд очиод өглөө нар мандахыг харах жишээний. Тэгэхээр би нэг юм уриалаад байгаа. За ирчүүд маань бурхан халдунд очиж болно. Залбирч болно. Гол нь тэнд бити хогоо хаяараа л гэж уриалмаар. Ерөөсөл тэнд дуусан шилнийхээ архиа бити хай. Архиныхаа шилийг те тамхисын татсан тамхиныхаа шаа бити хай. Ахын хүрээнд хэрэгэлсэн тэр нойлын цаас юу гэдгийг те ахын хүрээнд хэрэгэлсэн тэр хэрэгэл тэр ариун цэврийн зүйлсээ бити хаяараа. Хэрэгэлчээд хогийн уутантай хийж авчирч ирээд магадгүй мөнгө морьт ч юм наашаа Түн аймгаар авчирч ирээд магадгүй болж бол Улаанбаатар хотод авчирч ирээд хогийн цэг дээр хаяараа гэж л уриалмаар. Тий. Ер нь бол одоо ийм түүхийн хувьд ч тэр бидний бас нэг ийм итгэл өнөмслийн хувьд ч бас ийм ариун дагш ийм газар тэр одоо доор хаяж хог навшаа хайна гэдэг ч одоо зохимжгөлтэй тийм ээ. Тэгэхээр одоо энэ одоо нэг үеийг бодвол манай монголчууд ч асар мундаг болчихлоо шүү дээ тий. Тэгээ бас байнаас шүүмж. Энтриг бол бас тодорхой хэмжээнд ингээд ачаа явждаг. Аваад ирдэг хогийн цэг дээрээ тавьдаг. Гэх мэт одоо сайн үзлүүд дэлгэрч шүү дээ. Тэгтээ яг бас хажуугаар яг 100% гэхгүй л дээ тийм ээ. Тодорхой хувьд бас ийм байна. За тэгэхээр өвлийн ихэнх сарын шиний нэгэн одоо өнөөдөр битүүн тий. Ингээд болох гэж байна. Тий. Тэгээд одоо маргааш таны таасаа нэвтрүүлэх эхлээд хэлж байсан тий. Маргааш эзэн Чингис хааны маань тэр цол тэмдгийг маань орой хорчуулга. Тий, албан ёсоор одоо ингэж хүндэтгэлтэйгээр одоо хүлээн авах нэ гэдэг энэ бол одоо тодорхой болсон байна. Тэр энэ жил тэгдэг тий 11 одоо ингээд яг энэ өдрүүдэд ямар хүнд одоо Чингис хаан гэдэг энэ эрхэм хүндтэй одонг одоо олох юм бол догтлолтой ингээд нэг юм хэдэн хоногоос юм яриа хөрөө болдог шүү дээ. Тэр хүндэг үлингийн тийм үг. Тэгэхээр энэ жил бол одоо бүр байгууллага авах нь за морин хуурын чуулга бол одоо гайхалтай л та тийм ээ. Ялцчгүй одоо авахаас өөр аргагүй түүхтэй тэгээ ийм одоо гайхалтай газар л та. Ер нь морин хуурын ингээд сонсоход хүртэл гайхалтай тий. Тэглгүй яа. Магадгүй бурхан халдууны орой дээр морин хуурын чуулга маань сайхан аяг бүтээлээд туурдах юм билүү тийм ээ. Тийм магадгүй шүү дээ тий. Сайхан бас л гайхалтай тий. Морин хуур. Ер нь монголчуудын хүн төрлөختний түүхэнд бүтээсэн хамгийн гайхалтай хөгжим бол одоо морин хуур шүү дээ. Яг тэгж. Тэгээ би яг номныхаа нийт би ч одоо судалгааны хажуугаар 11 ном бичсэн. 11 номныхаа 5 удаа би нээлт хийжээлээ. 4 удаа интер дээр 5 дахын аз хур дээр хийчихсэн. Тэгээ 4 удаа номын нээлт хийхэд дөрүүлэнд нь би морин хурж болгоноос бацаах ингээд одоо гайхалтай орон бүтээж идэг л да. Бацаахыхаа би урьж номынхаа нээлтэн дээр урьж одоо нээлтийг эхлүүлдэг. Яагаад бол Монгол улс оршин тогтнохын гол үндэс бол морин хур. Тэр утгаараа би номын нээлтээ дандаа би морин хуурын чул морин хуурч тавьчих хурдталдаг. Бас хажуугаар нас энэ хөгжмөжийн одоо консерватор гэж болцоод байгаа юм л да. Хуучин хөгжмөжийн коллеж одоо консерватив сургуулийн хийлийн авьяаслаг хүүхдүүдийг бас урьж намаа нээлтэн дээр бас хөгжим бас эхлүүлдэг. Гайхалтай л да. Морин хуурын чуулга гэд хоёлоо ярьснаас энэ морин хуурын аялгау гэдэг бол өөрөө тийм амьд их шиг байдгаа гэдгийг бол хөгжим судлаачид бол тэрийг нь бол нотлцсон тийм ээ. Дээрэс нь бидний энэ аж амьдралд ямар тийм ойрхон байна морин хуур тийм ээ. Одоо тэр ботгоо голцсон инг гэдэг ч юм уу тийм ээ. Ер нь тэгэл яаж одоо тэрийг уйрааж уйсуулж тэгээ тэр Монгол гэр дотор тэр морин хуур гэдэг хөгжим өөрөө ихшгэлэхээр яасан тийм агуу байна тийм ээ. Жавар үргэх. Тий. Хүний тэр сэтгэл манай монголчууд гэрийн жавар үргэх гэж одоо ярьдаг тийм ээ. Гэхдээ тэр одоо тэр Монгол гэр дотор ихшгэлж байгаа тэр Монгол гэрийг нэг ингээл
тэр аялгуун ингээл дүгүргээл те. Тэгэл дан ялангуяа тэр нэг уртын дуутайгаа хамт ингээд ороод ирэхээрээ. Энэ Монгол хүний ямар ч Монгол хүний сэтгэл нэг хөвсөлцөхгүй байхын аргагүй шүү. Ерэн дээр аялгуугийн сонсоод гайхалтай. Тийм одоо сайхан мэдрэмжүүд бол одоо байнга одоо төрж гин тийм ээ. Төрийн одоо хүндэтгэл, төрийн их одоо баяр цэнгэл наадан бас морин гургүүгээр одоо төсөөлхийн одоо аргагүй шүү дээ Монгол одоо наадмыг Монголын одоо төр төсний уламжилт одоо баяр наадмыг бол одоо морин гургүүгээр төсөөлхийн аргагүй. За морин хуур зориулагдсан бас өчнөө олон сайхан одоо уран бүтээлүүд одоо төрөн гарсан байдаг тийм ээ Монголын одоо хөгжмийн зохиолчдоос. Одоо өөр Монголын хамгийн алдартай морин хуурч чинь чи булаг үлээ тийм ээ. Тийм морин хуурч байдаг тийм. Тэгээд бас Монгол уран бүтээлчдтэй хамтарч уран бүтээл хийсэн тохиолдлууд ч гэсэн их олон байдаг. Саяхан бас морин хуурын чуулгачин аль улсад үлээ тоглоод ирдэг чинь Австрали гэсэн. Тэн дээр очиод одоо ингээд тоглоод ингээд ирсэн. Тэн дээр бол хүмүүс үйлжилэх шүү дээ тий. Аялгуугийн сонсоод гих мэтэр одоо ингээд морин хуурын баримтууд бол ер нь морин хуур бол хөгжмийн бүх одоо зэвсгийг одоо бүх юмыг авахалцсан байгаа бол ямар ч дуу хавийг л гаргаж чадчих байгаа байхгүй тий. Ерөөсө морин хуур бол одоо гарахгүй одоо хөгжмийн зэвсэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр л морин хуур бол агуу хөгжим юм да. Одоо дэлхий одоо хаан хөгжим төгөлдөр хуур гэдэг бол одоо баг магадгүй хааны хаан нь манай морин хуур л байгаа. Гайхалтай тий. Одоо өөр ирэхгүй л ингээл морин хуур сонсохоор нэг хямрын одоо нэг хямрын сэргийцэн шиг санагддаг шүү дээ. Их гоё. Тэр ажил үйлс бүтээл тий. Тийм ч учраас монголчууд сүлдэндээ морь тий байгаа шүү дээ. Тий. Хэмари гэж. Тэгэхээр л одоо нэрлэж. Одоо энэ Монголын адуу гэдэг бол Монголын ер нь түүхийг ер нь ганц тодорхойлсон зүйл бол одоо Монгол морь байгаа юм л да тий. Дэлхийд одоо гайхагдсан гол зүйл маань Монгол морь хүн хоёр бол. Тэгээ тэр амьд одоо тэр Монгол газар нутагт одоо бэлчээрэлж явж байгаа тэр адууны тэр амьд хялгасыг хөвчрээ тий. Тэр хөгжимд одоо ингээд хийгээд хоёр хялгасыг хооронд нь ингээд одоо үрээд ингээд тоглохоор тэр хүний сэтгэлийг одоо хөдлөхүйц одоо хэмжээний тийм гайхалтай нэмдэг торгон эрхэмсэг аялгау бас гардаг юм байна гэж. Гэхдээ би анх судлааны материал уншиж байхад морин хуурыг энэ Алтай аймаг юм уу уулсах газар л ах би морин хуур бүтсэн болоо гэж дотор боддог гэсэн. Тэг ингээд судлаа үзэхээр говьд одоо морин хуур бүтээгдсэн байна гэхээр бас сони тий. Тэр домгийн хувьд зүгээр шинжилгээний хувьд ямархан судалгаанууд байд юм бол яг л тэгж баталсан байт юм лээ. Тийм үү, ер нь говьд морин хуур. Тэгэхээр л морин хуур гэдэг бол ер нь ингээд би ингээд түүхээ уншихаар яг хуу хүний бодолтой отхоо гэдэг хүний ер нь бид ингээд түүхийг хийдимээ ингээд өнцрөө үзэл гаргаж ингээд хийдимээ чэжээ дэлгэхээсээ илүү Монгол хүний мөн чанарыг түүх өв соёлоо бид судалмаар байгаа. Монгол хүн гэж ер нь яг ямар хүнийг хэлээд Монгол ахуй соёл гэж юу хэлээд тэр одоо Монгол улс өвлөгдөж ирсэн хэдэн мянган жилийн хугацаанд монголчууд дандаа мандан мадарч яваг. Уруудан дороцсон үеч би. Тэр уруудан дороцсон үедээс өв түүхөө уламжлал аваад үлдсэн гайхалтай. Одоо ингээд судалгаа үзээд бид хятадыг 150 жил хятадыг бид эзэлсэн шүү дээ. Одоо удирдсан. Тэгэхдээ бид удирдчиад 150 жил болчоод хятадын газруудаас гарахтаа түүх хувьсэлээ буцаад аваад гарчиж байгаа. Монгол өөх түүх хувьсэлтэй хятадд орж хятадыг удирдчиад тэгээд буцаад түүх аваад гарчиж байгаа. Хятад түүх хөлдөг. Энүүгээрээ Монгол түүх бол агуу. Одоо Монгол бичиг, тэр соёл ахуй, Монгол үндэсний хувцс, Монгол ахуйн хоол, хүнс гэр, Монгол үндэстэн ер монголчууд чиг юм цогцоор нь үндэсний тэр өв соёлоо бүтээж өвлөсөн ард түмэн дэлхийд ирэн байдаг баха. Монгол үндэсний гэр байна, Монгол үндэсний хоол байна, Монгол үндэсний баяр байна, Монгол үндэсний хувцс байна тий. Монгол үндэсний зан чаншил байна, ахуй соёл, за тэр мал гаршуулж байгаа үндэсний хоол, тэр нүртэл жилийн 4 үйлдэлтэй цогцсон тий. Тэр одоо борцгойл байгаа. Тэр дэлхийг хэдэн мянган жил, хэдэн мянган
км-ийг аялахтаа ямар ч муутахгүйгээр тэр махыг тэр том үхрийг өрцөнд нь хийгээд багтаагаар хадгална ихэр гайхалтай тий. Тэгдэг. Хатаагаал. Тэгэхээр тэр Монгол борц гэдэг бол ямар гайхалтай бай тий. Тэгээ тэр борц одоо хатах явцдаа тэр шин чанараа хадгалаад илүү амин дэвлэг болчихсан бол тийм илүү баялаг бохоор дэлхийд хамгийн одоо эко хоолыг л монголчууд бүтээсэн гэхээр л бүр ингээд үндэл би бүр ингээд Монголд түүхээр ингээд уншаа судлаад үзэхээр ямар ахуй үндэстэн бид бэйс юм бэ. Энэ цаг үед л бид жоохон тав амьдарч байгаа тийм. Еврэл жоохон харсмаар байгаа. Тэгэхээр тэр юмнуудаа мартахж байгаа гэх юм уу тий? Одоо бид хөгжлөөрөө дэлхийд хоцорсон байна. Шинжлэх ухааны ол дамжуулалтаараа бид дэлхийд хоцорч байна. За одоо нэг аж аргалын индекс гэл одоо сүүл үед судалгаа хийгдэг тий. Одоо тогтоодог. Тэгэхээр одоо манайд одоо аж аргалын индекс бол одоо яриач хэрэггүй л тий. Хэцүү тий. Аюу бүхэндл байна. Юу ярьж тийм л. Яг яванд тэгэл гоё болох бах тий. Одоо ингээл одоо бид нар нэг ингэдэг. За хүмүүс бол одоо дэлхийд ингэдэг гинэ гэж би зөвхөн сонсч ирсэн байхгүй. Ямар нэгэн одоо түүхэн кино хийхийн тулд ингээл түүхийг одоо ингээд зохиомжлол тий. Одоо нэг юм санаа алж авчаал, түүхийн нэг сэжүүр алж авчаал, түүнийгээ баялаг болгох гол ингээл үздэг байх нь шүү дээ. Тэгсэн чинь Монгол улсад одоо жишээлбэл одоо таны ярьсан одоо борц байна. Ганцхан борцыг ингээд судлаад үзэхээр бүр ийм одоо нутгийн одоо ийм борцлох одоо ямарваа нэг одоо шиир мал бай тий бод малч бай ингээд бог мал бод мал аль аль нэг нь одоо махыг нь борцлоход тодорхой нутагт өөр ингэсэн арга барилт байдаг тий. Тэгэл тэрийг ингээл борцлоод ингээ бэлтгэхийн тулд тэр арга барилууд байна. Дээрээс нь түүнтэй хамт одоо хийгддэг технологи тодорхой технологи ажиллагаанууд нь бийж идэг тий. Тэр бүр нутагт тэр одоо зөвхөн нэг хоолны нэг жижигхэн хэсгийг л бариад авъя гэхэд бүр ийм далаа шиг том түүх рүү одоо заавал ингэж алхаж орж иж тэгжээд дараагийн одоо юмнуудаа ингэж ярих ийм хэмжээнд одоо хүрдэг гэдэг ч юм уу тий. Тий одоо нөгөө энэний өмнөх дугаарч ярьжсэн монголчууд эртний хотоо байгуулахад төмөр анх боловсруулсан байна. Тэр боловсруулсан технологи нь хүртбэр гайхалтай. Тэгэхээр монголчуудын нэртээрээс өсвөлээд ер нь би хэлжсэн те. Одоо энэ Холливуудад дэлхийд одоо хамгийн их бокс офисын зах зээл дээр хамгийн их орлого олоод байгаа кинонууд л дандаа хийсвэрлэл байна. Ер нь хүний сэтгхүүн хамгийн дээд хэлбэр бол хийсвэрлэл. Тэр хийсвэрлэл сэтгхүүч нь монголчуудад л байгаа. Тэр хэдэн мянган жилийн өмнөөс өвлөгдөд ирсэн тэр хийсвэрлэл. Одоо энэ цаг үед даа чинь Монгол түүхүү соёлоо мэдхгүй байна, судлахгүй байна. Тэрнээс овоолж Монгол түүхийг гуйлдаг. Гадны нэг явуулах нэг арчаагүй тэр нэг сул дорой байдалд нь бид нар автчаад Монгол гэдэг чинь нэг юм түүхгүй ор юм байна. Эзэн Чингис хаан маань их зэрлэг тийм нэг хүн байсан юм байна. Их л нэг хүнийг алж хятсан гэл одоо түүхийн сурвалжт бол гадны түүх сурвалжт тэгж бичсэн байгаа. Үгүй маа Монгол эзэн Чингис хаан маань бол их ухаантай тэр цэсмэ эрдэн боловсролыг асарыг дахин шүтдэг хүмүүс шүү дээ. Тэр ч утгаараа хамгийн ухаантай хүнийг Чингис хаан өргөөнтэй залж ирээд асуусан баг ш. Мөнхийн ус байдгүй гэж асуухад тэр эрдэмтэн хүн хэлсэн баг ш. Мөнхийн ус бол байхгүй. Хүн төрлөختнийг устгах мөхлийн ус байна гэхээс мөнх амьдрал мөнхийн ус гэж байхгүй байна гэдгийг хэлсэн баг. Тэгэхээр л эзэн Чингис хаан маань бол их гайхалтай ухаантай их ухаантай хүн байсан баг. Тэнд нь яг байна эзлэгдэж дарлагдж исэн хүмүүсүүд тэр ухар мөч хүмүүсүүд эзэн Чингис хааныг маань балартуулж одоо тэр үүсгэсэн үндсэн дээрээс л тэр муу мухагаар хилж байгаа. Тэрээс эзэн Чингис хаан маань их ухаантай эрдэн боловсролыг их дахин шүтсэн их боловсролтой хүнийг их дахин шүтсэн байгаа ш. Одоо тэр Монголын нус төвчөн гэсэн харж байгаа шүү дээ. 9 өрлөг дотор алтан уургийн хүн байна уу? Тэ? Одоо энэ цаг үед бол яаж нэг хүн ингээл албанчаал тийм үү төрийн мэдлэлд очихоор ах トゥ хамаад саднаа л аваад байгаа үст. Тэгэл идэж уугаал байгаал тэгэл хавлал хийх ахвалыг аваад тэгэл Монгол улс чинь урагтанд орж байгаа. Эзэн Чингис хааны үед бол тэр худал хуурмаг авлал хийх ахвалыг бүр үзий яддаг жигшдэг хүн байсан. Хамгийн шудраг хүн байсан шүү дээ. Тэр ч утгаараа Монгол улс мандан мадарсан. Одоо энэ цаг үед бол арай л өөр байгаа тийм. Дэндүү авилгалтсан байна. Төрийн албаагч чадваргүй байна. Иргэдэй гэсэн бодол байхгүй. Хамгийн хүнд сурталыг төрийн албал бүрдүүлж байна. Хамгийн орлогогүй байгууллага төрийн албан энэ төрийн өвчт компаниуд л байна шүү дээ.
Хувийн хвшлүүд бол хамгийн өндөр орлоготой, хамгийн болсон, хамгийн чадварлаг болсон хүчин хувийн хвшлэлд ажиллаж шүү дээ. Тэр төрөөс нөгөө хамгийн уг нь бол эсэргээрээ юм л да тийм ээ. Бол эсэргээр байх хэрэгтэй. Тэр манлайлж байх хэрэгтэй. Тэр бол сайн менежер байдаг тийм. Тэгээд саяхан нэг юм хэлэхэд би нэг саяхан нэг нэвтрүүлэг үзчихлээ л заахад тэр хүний нэрийг хэлээд явах тийм. Монгол улсын масалаг ерөнхийлөгч маань ингээд Америкт айлчлаад явж байсан. Тэгэхээр тэр хүн ингээд Америкийн сэтгүүлч ингээд асууж байгаа юм. Монгол гэж жижигхэн улс хятад Орос хоёрын дунд нэг байна гэд. За хэвээ уучлаарай шүү тий. Монгол улс жижигхэн биш ээ. Монгол улс чинь дэлхийн хамгийн агуу үндэстэн байхгүй. Тий хамгийн үндэстэн баг. Хамгийн агуу үндэстэн. Яг ухаан амц хөтөл байхгүй. Тэгээс түүхийн хувьд бол бид л агуу байхгүй. Эзэнт гүрнийг байгуулсан түүх үндэсний өв соёл энэ сайхан агуу үндэстэн маань жижигхэн гэдэг тэр Америкийн сэтгүүлч асуухад биний хувьд бас хэмжээлтэй төрж ирсэн гэдэг шиг тий. Тэгэхээр монголчууд гэдэг ч юм уу монгол хүнд бол өөрийн гэсэн одоо тодорхой хэмжээний за бүр их бол бас байж болохгүй баг. Тодорхой хэмжээний одоо ийм их орон ард түмэн түүхээрээ ийм бахархах тэгтээ судалгаа шинжилгээтэй бахархах ийм үндсэн ийм одоо юм байх ёстой хүнд тий үнэн ийм одоо сэтгэл байх ёстой. Түүнээс биш та бас сая хэлж байгаа зүгээр нэг цээжэд илтсэн ийм хийрхэл эсвэл ийм омгөрхол эсвэл нэг тийм одоо үзүүлбэр бол байж болохгүй маа гэж. Тэгэхээр хүн болгонд нэг ийм гоё зүйлүүд бас байдаг байх гэж ингэж бодож байгаа шүү дээ. Тэгээ би нэг нэвтрүүлэг өндөрлөхийн алдад нэг юм хэлчихв. Энэ Монгол энэ нэрэн дээр би жоохон эмзэглэдэг. Монгол гэдэг үү? Тий одоо манайх чинь Монголиа гэдэг байгаа байхгүй юу? Тий Монголиа гэдэг. Энэ бол биш ээ. Одоо цөмөр энэ Монгол гэж дууд гадаадад олимпиад ч юм уу дэлхийн аврагч юм айл нэг газар магадгүй тий тэмцээн уралдаанд орохдоо Монгол гэж нэрлээ. Монголиа биш. Энэ Монголиа гэдэг чинь Оросоос орж ирсэн энэ үгийг орчуулахдаа одоо утгыг алдагдуулчих. Ер нь ямар нэг нэр утгаа алдахаар л утга учир болчдөг үстэй. Тэгэхээр бид одоо Монгол гэж нэрлэж баймаар байгаа. Монголиа биш, Монгол. За тэгээд их эзэн Чингис хаанаараа бахархсан их түүхээрээ бахархсан бас нэгэн ийм өдрүүдтэй бид бүхэн залгаж тэгээд энэ амьдралын одоо хамгийн сайн сайхан өдрүүдийг товсох энэ цаашаага үргэлжлэх аялал маань бас үргэлжлэнэ. За энэ сайхан чухал өдрөө бас Бурхан Алдан уул Богдхан уулын талаар сайхан мэдээлэл хүргэж сайхан хамтдаа ярилцсан танд маш их баярлалаа. Ингээд номын хавчуурга нэвтрүүлэгт өнөөдөр Өөл давгийн докторант Бадарчин Отхуу за хөтлөгч галсан найруулагч Элбэг Заяанаар та бүхэндээ номын хавчуурга нэвтрүүлгээ хүргэлээ. Энд хүрээд хамтдаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За таны ажил үс бас өөдөө байх болтугай. За баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг сонсож байгаа нийт Монголын ард түмэндээ магаш болох Монгол бахархлын өдрийн мэндийг хүргээд тэгээд морин уурж чуулганда үнэхээр өвдөг мөвдөн сөгдөн мөргөё. Эзнээ олсон шагнал байна. Тэгээд бас морин уурын чуулгатай цаашдын ажилд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж Монгол хүмүүс маань морин хууршгэ өөдөө байх болтугай. За баярлалаа. Ингээ хамтдаа ирхэм сонсогч та бүхэндээ баярлалаа.